Сайн байна уу? Хэрэгтэй хамттай хэлцэж юм сүхтийн подкаст юм аа. Шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн төчнөөр нийслэлийн шилдэг хөөхөд хүндийн өргөлтийн спортын тамирчин хүрэлцээрсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өөрийгөө илүү гоё дэлгэрэнгүй танилцуулаач. Намайг Эрдэнэ 90 Саран гэрэл гэдэг. Би Багнуур дүүргийн гүн галуу техник сургуулийн 12 дугаар ангид орно. Ам бол дөрүүлийн амьдардаг, ах дүү ээжтэйгээ амьдардаг. Тийм энэ хүндийн өргөлтийн спортоор жил гарангийн хугацаанд хичээллээд сая энэ 20 оны 11 сард улсын залуучдын аврагт ороод 3 алтан медаль авч ирсэн. Би ингээд нэг мэдсэн би ингээд анх удаа ингээд холбогдоод ингээд би ингээд анх удаа ингээд тэмцээнд ороод ингээд ихнийх дээр бол ингээд жингээ бороо ичижсэн ингээд аваад байсан. Тэгээд шууд ингээд анхныхаа тэмцээн дээр ингээд 3 алтан медаль авсан ингээд тэгчихсэн. Тэгэхээр пүүх гэд. Тэгээд ингээд би ингээд дараа нэрсэн чи би нэрээ багшаас асууж би нэг өмнө нэг тэмцээнд оронгуудаа 4-р байрыг эзэлжсэн юм байлаа гэд. Тэгээд би ингээд бодсоч хүүх ерөөсөө юм амар хичүүчтэй амар өөдрөг охин мэр гэж бодсон байхгүй. Ерөөсөө ялагцнаа тэгэж бүтлгүүцнээс арахгүй зүгээр амар ялсан 3 алтан медаль авал амар сайн санаад тийм учраас их шантардгүй их хичүүчтэй охин шиг санагдчихсан. За тэгээд чөлөө цагаараа юу гэдэг вэ? Чөлөө цагаараа өвлийн амралт, зуны амралт дээр би хөдөө авчдаг байгаа. Хөдөө очиж мал дээр очиж ээжтэй тусалдаг. Тий. Тэгээ төвдөө ах юм бол бэлтгэл сургуультай хийж, гэр орныхын ажлыг хийж, дүүгийнхаа хичээлийг хийлгэж, ерөн их бэлтгэлэл хийдэг. Тий. Ерөн л шаргуу бэлтгэлээстэй үр дүн. Шаргуу бэлтгэлээсийн дүрэнд юу тэмцээнд орж медаль. Гэтэ бас ер нь 1 жил гарны хугацаанд бол ихэд бол амар том амжилт байхгүй 3 алтан медаль. За тэгвэл ер нь анх яагаад энэ спортоор хичээлэхээр алсан юм? Анх энэ спортоор хичээлэх болсон шал энэ нөгөө спортын төв ордон дээр би юу анх волейбол дэвдэг байсан. Тэгээ манай ангийн охин анх энэ хүндийн өргөлтөөр хичээлэхэд би очиж дагаж очиод үзсэн чинь надад айгүй их таалагдаад энэ спорт. Би энэ спортоор ер нь ингээд яваад цаашдаа амжилт үзүүлээд явна гэж бодоод энэ спортод орсон. Найз дэх баярламаар юм байна шүү дээ. Тийм, найз дэх баярламаар. Тийм, найзгаа тааж. Тэгвэл хүндийн өргөлтийн спорт ер нь давуу тал нь юу байдаг юм бэ? Давуу тал нь хүсэл мөрөөдөлтэй, зорилготой бие бэлдэр нь хөгжиж юу байх л даваад. Ааха. Юу амар их тэсвэр хатуужил гэдэг зүйл амар их шаардах тий. Тэгэл. Тий, хатуужилтай их болгодог. Тий. Тим хүнд юм чи өөргөө л байнгын бэлтгэл сургалт хийдэг чинь бас маш одоо хүнд зүйл. Тэгээд энэ ер нь шантрах үед байсан уу тийм хүнд зүйлийг одоо ингээл өөргөө л яа өстэй болдим үү гэж ер нь бодож ирсэн үү? Шантрах үе байсан. Гэхдээ би тэр шантрах үе дээр өөрийгөө сэтгэл зүгээ бэлдэж тий нэг шантрахгүй байхыг хичээдэг. Тэр үедээ шантрах үед маань багш маань их дэмждэг байсан. Чи одоо бити өөрийгөө тэгжээ. Тэгээд бити өөрийгөө шантарж ийн гэж бодчих. Бити тийм бод гэж багш нэг тусалж дэмжтэй сэтгэл санаагаа гол нь тэр чинь бас бэлтгэлээс гадна амар их сэтгэл санаа нэг зүйлээс явагдах тий. Тэгээд жингээ борооцснаас болоод тэр үед яг яажсэн бэ? Бүр ингээд амар хэцүүсэн үү? Тэр үед одоо тэгээд өөрөө буруу өгсөндөө л их юу байсан да. Харамссан да. Би өөрөө бичсэн байхгүй жингээ. Тэгээд тэрэн дээрээс л болж их юу байсан. Харамссан. Гэхдээ тэрнээс гарсан үр дүн амар юм шүү. Тийм тэрнээсээ суралцаад би харин дараагийн тэмцээн дээр болохоор жингээ буруу өгж болохгүй юм байна шүү гэд тийм юу авсан да. Тэгэл байгаагаар нь өгж болох юм бэ? Өгөх хэрэгтэй юм байна. Тэгээ дараачихаа тэмцээн дээр бас аландаа гэж асуусан тий. Тэгээд шууд 3 алтан медаль зүгээр бүгдийн төгөлөг. За тэмцээн эсвэл тэгээ бэлтгэлийн үеэр чавд тийм гоё хөвгөлтэй төгөөд тохиолж ирсэн үү? Найзтайгаа бит хоёр багшаараа жоохон шагалж тагалдаг. Багш маань нөгөө их хөвгөлтэй шогч хүн болохоор битэрийн дээр тоглоомыг ойлгодог. Юу яа. Яаж тоглож ирсэн багшаа? Яг л тэгээд бит хоёр юу яал хувцас солихгүй хийлээд гэх юм уу те нэг тийм юугээр
тийм шок. Яа, тийм шок. За. Өөсөө ингээд инээдтэй юм дээр ингээ асуухаар ингээд шууд бүх хүн тэгдэг байхгүй яг тулгамдаад. Гэхдээ ингээ санаагууд ингээ байнга инээлж ирсэн юм шиг санагддаг тий ингээ байнга өгдөлтөй байдаг нь ингээд яг юу илээ гэд хаяад хийж чаддаг байхгүй ерөөсөн. Тэгэхээр их багшаараа тоглолдог байх нэ. Багштай ираас нийлж тэр санчирмаа гээд охин найзаараа тоглолдог. Бид гуравчин дандаа бас адилхан. Хүмүүс биднийг багнарих болохоор багнарын хүмүүс багнарих чинь дандаа бас юм адилхан билүү гээд бас тийм юу яриа явдаг. Би найзтайгаа бас амар адилхан. Манай эгчнэр бас хоёр бараа амар адилхан ихэр юм шиг л гээд гайхчихсан анх тэр юг. Манай найзыг харахад хамгийн сайн найз чинь үү? Тийм. Хасаа найзтайгаа хамтаа бол ер нь бас хантай нэгдээс гоё те яг ингээд ганцаараа хичээх чамайг шантрах үе чинь найз чинь бас таслаад хоёлаа ингээд хичээнэ хоёлаа шатнаа аваднаа гэдэг бол бас илүү бас амжилт үзүүлэх магадлал өсдөг. За тэгвэл найзтай хамтаж үгэлээж найз чинь хамгийн сайн найз анх чамайг тэр спортод оруулах чинь нөлөөлсөн. Тэгсэн одоо тэр спортоор бүр амжилт үзүүлээ явж гин. Найзтай баярлалаа. Энэ спортоор ингээд намайг дагуулад явуулсан. Баярлалаа л гэж хэлээ да. Зөв замраа нь оруулсан юм шүү дээ. Чамайг хэрвээ байхгүйсэн бол би ийм спортод ороод ингээд амжилт үзүүлэхгүйсэн бах. Гэт баярлалаа л гэж хэлээ да. Найз нь үзээ тэгэл бас үзэх ахав. За Олимп үзсэн үү энэ 2020 оны Токиогийн Олимп? Хөдөө байсан болохоор нэг үзэж амжаагүй. Гэхдээ би утсан дээрээс баг цаг жоохон бичлэг олж авчихсан. Тэгээ анх цэцэг хичээг их дэмждэг би Олимпиад орохт нь. Гэхдээ мундаг 4-р байранд ороод ирсэн. Би их бахархдаг анх цэцэг хичээрээ. Маш тэ бахархмаа. Тийм бахарх. Тэгээд энэ Олимпиад ч гэсэнтэй зөндөө Монгол тамирчид ороод тэгээд Олимп ингээд дууслаа. Нададаас ингээд үзээд байж хаад үнэхээр гоёсэн. Бас зөндөө олон бас медалуудыг бас авлаа. Үнэхээр гоё санагдчихсэн. Ингээд медаль ингээд монголчууд ингээд аваад ингээд яваад байхаар. Яг гоё надаас гоё бахархмаар санагддаг тийм ингээл огшоолаа. Өөрийнхөө амжилтынхаа нууцаас хаваалцаач маш богинохон хугацаанд том амжилт үзүүлсэн юм шиг санагдаж байна л. Амжилтын нууц бэлтгэл сургуультаасаа хийж цагаа баримтлаж багшаагаа хэлсэн ирсэн бүх юмыг талгаанд хийж сайн тогтоож аваад бэлтгэлээ хийхэд надад амжилт үзүүлсэн юм шиг санагдав. Чамд ямар энэ хүндийн өргөлтийн спортоор хичээлж байгаа хүүхдүүд ямар санагддаг вэ? Санагддаг гэж үү? Амар санагддаг ч хүчтэй ч ингээм бүр яа. Тий хүүхдүүдтэй ерөөсө модалцахгүй л гэж боддог. Модалцаж болохгүй амар хүчтэй. Амар бахархмаар санагддаг ч юу нь бол тийм их хүч их төсвөр хатуужл их шаарддаг спорт учраас тэгээд бас тийм хүүхдүүдтэй ерөөсө модалцахгүй тэр л амар ер нь амар их хүчтэй учраас надад тэгжил хамгийн их юм бодогддог доо. Чамаас хүүхдүүд юу найж мэдгүй. Наа том биетэй болохоор л нөгөө амар гэж бодд юм билээ. Айдаг юм шиг үйл хүүхдүүд. Яг үндэл би амар дарахын. Амар дарахын шүү. Гэхдээ ер нь тэгээд 1000 спортоор алаг 1000 сайн зодтолдог боксчин их хүчтэй хүн идрэлээ гээд жирийн үе зүгээр тэмцээний үе биш тийм үе дээр нэг тэгж ир бира гайхуулаад байхгүй бах тий. Тийм яаж тийм өөр хүмүүс ч өөр штэ. Тийм тэгдэг хүнч вэ тэгдэггүй хүнч бас бай. Ер нь багштайгаа муудалцах үе төрчилдөх үе байсан уу? Төрчилдөг үе байгаагүй. Багшаагаа сайн сонсож тэр юм юу яадаг болохоор нэг тийм муудалцсан гэсэн ойлголт байдаг байсан. Багштай гомдож үйлж ирсэн. Би яг зүгээр өөртөө толгож ирсэн юм бас яг чамаас асууж юм л да. Би бас спортоор хичээлдээ бас багшаа наваа загинж байгнаад тэгээд ахаар яг тэгжээс учраас чи юм тийм зүйл. Багш маань айгүй зөөлхөн болохоор тэгж амар нөгөө гомдож үйлж байгаа тийм юу үе байж байгаагүй надад. Нөгөө багшаагаа ойлгодог болохоор юу
Тэг хүндийн үргэлжлэлтээс юу гэдэг те голынх нь төмөр нь хэдэн килограмм байдаг юм бэ? Би ингээд ханахад бол за нэг 3 4 жилийн өмнө баг голынх нь төмрийг дийлэхгүй. Тийм байсан байхгүй юу? Голын төмөр нь эрэгтэй хүнийх нь 20, эмэгтэй хүнийх нь 15 байд юм лээ. Гэхдээ бид нэр юугээ бэлтгэлээ хийхдээ 20-оор нь хийдэг. Тэгээ 15 нөгөө арай хөнгөттэй байдаг. Тэгээд нөгөө хажууд нь хийдэг дискнууд нь болохоор 5-5-аар өсөд 25 хүртэл байдаг манай нөгөө зааланд. Тий. Тэгээд бас түгжээ гэж энэ түгж нь 2.5. Тэгээд нийлүүлээ хийчихээр юу 5 болоод тэгээд өргөж бэлтгэлээ хийдэг. Гэхдээ жинд одоо яа дээ тэр голын төмрийг нэмд юм уу одоо тэдэг килограмм өргөлөө. Тэр 20 дээрээ 5-ыг 2 талд нь хийчих юм бол 30 болно. Тэгээд юугаа хийчих юм бол 35 болно. Тийм тэгж л явд. Тэгэхээр бүр тэн дээрээ бүх зүйлийг нэмээд тэгээд л өргөдөх юм. Тий. Хийсэн бүх юмаа л нэмж юу аа төмрийг нэмдэггүй болоо гэж хадаад байсан. Чи хамгийн дэдлээ хийдэг. Би анх тэр спортыг сонирхдаггүй байхдаа нөгөө зүгээр орохдоо мэддэггүй байхдаа бас тэр юунуудын голын тоонд нэмдэг байх гэж боддог байсан. Тэгсэн чинь нэмдэг. Би ч анх тэр бэлтгэлдээ орохдоо амар юу шилчгэр тэр голооч бас даахгүй хөхтэйдэг гэсэн. Тэгээд өөрийнхөө нөгөө хүслээр юугаар орсуучаас амар ирсэн бах те. Тэмцэж бэлтгэлээ хийсэн. Хамгийн анх нь хэдэг килограмм өргөдөг гэсэн. Хамгийн анх тэгэл тэр голоор бол 15-ын голоор л бэлтгэлээ хийдэг байсан. Тэгэл түгжээгээд нэр дээш нэмэл бэлтгэл хийсэн дээ. Одоо хамгийн дээд нь хэдэн килограмм? Бэлтгэл сургалт дээр хэдэн килограмм? Тэмцээн дээр хэдэн килограмм өргөдөг? Тэмцээн дээр болохоор жиндээ түлхэлт огцом дээрээ 55, түлхэлтэн дээрээ 70-ыг өргөж орсон. Энэ улсын аварга тэмцээн дээрээ. Бэлтгэлтэй бол тэгээд нэг дээшээ нэмэн буурна гэд бэлтгэлээ хийдэг. Тэгээ бас суулт дундаас нөгөө би өмнөх дээр хэлсэн шүү дээ тий. Суулт муулт гэд таталтан төр байдаг болохоор тэрэн дээрээ нэмээд их юу байдаг. Ер нь хэр их өрсөлдөгчтэй спорт бай. Хэр их хүмүүс байдаг. Зөндөө энэ тэмцээнд ороход энэ тэндээс л нөгөө хинти тэр юу зөндөө газраас л хүүхдүүд ирж оролцсон. Тий. Оролцсон юм шиг сансан. Санагдсан. Тий. Зөндөө хүүхэд л энэ спортоор хичээлдэг. Ахаа тэрнээс ч олон тэгэхээр бас нэлээ ихтэй эсвэл. Тий. Өрсөлдөгч ихтэй. Бас жиндээ өрсөлдөн хүүхдүүд. Тий. Надаас доошо буу. Тий, жинд. Надаас доор юу жинтэй хүүхдүүд байна, дээр жинтэй хүүхдүүд байна. Тэгээ жин дэмдээ оролцдог. Тэмцээнд орохдоо эхлээд жинээрээ оролцоод дараа нь эхлээд хэдэн килограмм хүүхдүүд нь тэгээд хэдэн килограмм гэдээшээ өксөө явчихдаг. За тэгээ чамч бас ирээдүйн гоё олимпиад ороод медаль авахын аваарэ гэж амжилт хүсэж ерөөё. За баярлалаа. Баярлалаа. Тасаа ингээд Чингис Сүхтийн подкаст маань өндөрлөх цаа ингээд төгсөн байна. Тэгээд өнөөдөр хамт оролцсон маш их баярлалаа. Тэгээд зочиндоо үнэхээр их баярлалаа. Тэгээд үзэгч бүхэдтэй ч гэсэн баярлалаа. За тэгээд манай Nana International хамтдаа манай подкаст маань чигчээд гарын ингээд баярлалаа. За тэгээд баярлалаа ингээд Чингис Сүхтийн подкаст энэ үрээд байна. Баярлалаа. Баярлалаа.